Эрхэм хүндэт үзэгчдийнхаа энэ өдрийн амар амгаланг айлтхан мэдчилье. Буддизм ба шинжлэх ухаан цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Монголын Бурхны шашны сүм хийдийн архитектур, онцлог, хийц энэ талаар ярилцахаар Монгол улсын зөвлөх архитектор доктор Оюун Бэлэг, Монголын Бурхны шашны төв Гандан дэгшлэн хийдийн Дашчоомбол Датсангийн гишүүн Зэндвэн сувраг компани үүсгэн байгуулагч хийгээд зөвлөх Цэдэв Сүрэн лам нарыг ураад байна. Бид нэр энэ удаадаа бол уламжлалт буддийн мэдлэг ухааны үүднээс уралхуй ухаан түүн дотроо сүм хийд, шүтээний сүм дугны талаар мөн энэ дугн хийц барилга байгууламжийн онцлогийг уламжлалт талаасаа мөн орчин үеийн техникийн шинжлэх ухаан, ялангуяа архитектурын шинжлэх ухаан талаасаа ярилцахаар хоёр зочныгоо урин оролцуулж байна. Эхний асуултыг би доктор Оюун Бэлэг багшид тавья. Монголын сүм хийдийн архитектурыг ер нь хэдэн оноос эхэлж шинжлэх ухааны үүднээс нь судлаа. Ямар шинэлэг онцлог зүйлүүд гарч ирсэн бэ? 1971 онд Майдурга Монголын хотоо ултай архитектур гэсэн ном бичиж тэнд анхудаа сүм хийдийн архитектурын талаар бол юунууд тавьж гисэн. Одоо яг үүх түүхийн одоо тэр төлөвлөлт хийж онцлог бүгдийн асуудлуудыг хөндөж гисэн. Монголын талаас ер нь бол сүм хийдийн талаар ингээд дурсан юм бол 1887 онд Пажневын бичсэн ном байдаг шүү дээ. Юу элстэд хэвлүүлсэн 1991 онд хэвлүүлсэн. Тэр номонд бол анхудаа бас Монголын сүм хийдийн төлөвлөлт ямар байсан те. Төлөвлөлтийн талаар сүм хийдүүд тэгэл ам нарын амьдрал бүгдийг ингэж баг анхных нь тэр байх. Тэгээд дараа нь бол 1928 29 онд Монголын нутгаар содрогчийн хүрээлэн жийдсэн Кандрачав биш үү? Кандрачав ч хангаа бүсийн сүм хийдийн судалгаа хийсэн. Монголын сүм хийдийн барилга байгууламж энэ онцлогтой зүйлс ер нь хэдвэр зууны үеэс Монголд Бурхан шашны хэдвэр дэлгэрэлтийн үеэс эхэлж уламжлагдаж ирсэн байдаг. Энэний талаар аман болоод судар бичгийн их сурвалжууд ямар их сурвалжууд байдаг вэ? Ялангуяа манай өндөргийн зан базрыг шашин оруулж ирснээс хойш ер нь бол их нийлийн хүчтэй дэлгэрсэн. Тэрний дараа өндөргийн барьсан сүм хийдүүд бүтээсэн шүтэн бурхад бүгд ингэ байж байгаа. Тэгээд тэр үеэс л шашны сүм хийдүүд нэлийн их Монголд бол их дэлгэрж хөгжсөн байдаг. Одоогийн өнөөгийн хятадын соёлын өв болсон Монгол хаадын бүтээсэн Монгол ноёдын тэр үр хүүхдийн бүтээсэн сүм хийдүүд урд зүгт хятадын соёлын өв болсон олон сүм хийдүүд байна л да. Жишээлбэл Хөх хотын тэр их 100, Майдэр 100, Устын 100 гэл ингээд Бадгар 100 гэд ингээд 4-5 сүмүүд хүртэл тэгээд тэр бол бас л соёлын өв болсон. Тэр бол монголчууд л бүтээсэн. Тэр юуны Юнхэгүний сүм Бээжингийн тэр юунууд байна. Урд зүгт бас нэлээд холон хотуудад хуучны өнөөгийн соёлын өв болсон том сүм хийдүүд урдлаг хийцлийн хувьд ч гэсэн маш нарийн уртаа маш их хөрөнгө зарцуулж ирсэн угаасаа тэнд тэр хаад ноёдын үед тэр Монголын хаад ноёдын үед л ер нь хөгжсөн байдаг. Мөн тэгээд тэр тухайн улсын барилга байшингийн соёл тэр онцлогуд их орсон байдаг. Төвдийнхэн бол ингээд ихэнхдээ дөрвөлжин маягийн тэр чинь өөрсдийн ахуй амьдралтайгаа нийцсэн тийм хэлбэр цаг уур амьсгалаа шалтгаалаад ингэж бүтээдэг байсан байгаа. Оюун Бэлэг доктороос асуухад та бол бас өв соёлын голомт Монголын Бурхны шашны төв Гандан дэгшлэн хийд голомт банкын хамтарсан энэ археологийн судалгаан дээр ялангуяа сүм хийдийн барилга байгууламж дээр үнэлгээ хийсэн, дүгнэлт гаргасан. Тэгэхээр энэ хэдвэр зууны үеийн олдвор дээр ажиллаад тэдвэр зууны үед Бурхны шашны сүм хийд байжээ гэж нотлогдож байгаа бай. Бидний үед өнөөдөр хүртэл ирсэн чинь 1586 онд босгосон Эрдэнэзүү хийдэл тийм. Тэрнээс өмнөх
сүм дугуй ер нь хийдийн ерөөсө бүдийн нөгөө 1200 гаруй хийд байсан гэж ингээд тусгатад нэг хэд 20 30 чадах юм л үлдсэн тий. Тэгэхээр 900-аар л 1586 гэжсэн. Гэтэл яг хуу сүүлийн нөгөө Монгол Германы хамтарсан хар хормын экспедиц шүү дээ. 99 оноос 2009 он хүртэл тэр чинь нөгөө цогтөг сүм гэж Монголын нийслэл хар хором хотод цогтөг сүм гэж байжээ гэдэг чинь өмнө цогтөг сүмийн өмнө одоо баг Яс тэмдэлхийний нуруунд дээр байсан бичгээс яг энд бол 1346 тогон төмөр хааны үед сэргээн босгоод тэгээ тэр сэргээс нэг тэр чинь бүр 1256 онд баригдсан мөнх хааны үед баригдсан сүм баггүй юу. Тэгэхээр тэр сүм байна гэд нэлээд урагшлуулчлаа шүү дээ тий 1256 онд бариад 58 онд дуусаад тэгээ бүр муудчихаар нь тогон төмөр хааны үед 1346 сэргээн засварлаад тэр чинь 300 чи буюу бүр 90 м тийм том одоо том сүм байжээ бүдийн сүм яг бүддэх бүр тэгээд тэрийг яг сэргээн засварсныхаа тэмдэг болгоод тэр бичиг төшөө босгосон тий ясны суурь нь одоо байгаа гэжсэн. Гэтэл одоо 22 оноос одоо 25 оны хооронд Голомт банкны одоо дэмжлэг Голомт банкны санхүүжилтээр археологийн хүрээлэн гандангийн соёл эрдэм соёлын хүрээлэн ингээд хамтарсан өв соёлын голомт гэдэг төслийг хэрэгжүүлсэн. За тэр төсөл бол 22 онд би 22 23 онд тэр эхлээд бид нар чинь тойрол ангийн ордон гэл нэг туулын юг тэгжсэн шүү дээ. Тэгээд тэрийг ингээд тэрэн дээр очсон нэг 2 3 онд тэгээд ер нь бол одоо барилга байшингийн үлдэгдэл цайц энэ чинь заавал архитектур археологийн судалгаа хийх хэрэгтэй байхгүй юу. Тэгээд тэрэн дээр яг сэргээн засгийн архитекторууд бас нэг сэргээн засгтай хамт очиод ингээд үтсэн чинь нэг гол ийм барилгаас нэг хоёрхан л нэг багны суурилсан байсан байхгүй юу. Тэгээ бид нэр ингээд тооцоолаад за ингээд ер нь барилга чинь нэг тэнхэлгүүд нь тодорхой одоо багнуудын хоорондох зай тэнхэлгүүд нь тодорхой болох юм бол тэр барилгын ямар хийцтэй байсан хэдэн давхар байсан гэдэг нь бүх юм тодорхой болно. Тэгээ 8 багны суурийг гаргаад тэгээд хажуудлын хоёр ингээд урдлын хасар хаалга гэд бүгдийг гаргаад энэ бол 16 дугаар зууны үеийн юм байхгүй юу. За тэгсэн чинь дараа нөгөө Харгуул хааны балгас дээр бас ингээд нүүр баар нь аюуш бурхантай нүүр баар гарлаа. Тэгэхээр энэ нэг сүм байсан юм шиг байна. Та яагаад ч гээд дараа жил бид нар бас 24 онд Харгуул балгас дээр ажилласан нэг дүүр. Тэгээд тэнцэнээс ингээд бас тэнхлийн мэлгийн тооцоо бас тэр барилгыг одоо 36 багантай өндөрөөсөө нэг 15 м тийм одоо сүмийн гол сүм байжээ гэдгийг одоо зургийг гаргасан. Тэгтэл чин дараа нь ахаад нөгөө юун дээр ингээд толгой дээр нөгөө нэг бурхны хөшөөд гэдэг тэрний дээр нэг хоёр бас барилгын суурь олцсон. Тэр бол энэ юунууд болохоор Харгуул хаан бол нөх бол тэр гол сүм нь. Тэгээ бүр олон сүмүүдтэй бүхэл бүтэн хийдсэн байгаа байхгүй юу. Тэгвэл юу ингээд толгой дээр бол тэр толгодын орой дээр зүгээр тахилын сүм байгаа байхгүй. Тэр ингээд гурал номон зориулсан биш. Яг нэг тодорхой Булган аймгийн сэлэнг сүм тийм хуучин ингээд сангаач гэдэг гэсэн шүү дээ. Одоо бол Булган аймгийн сэлэнг сүм. Тэгээд тэрэн дээр бол хоёр юм чулуун юутай хамтаа тийм барилгын туур гараад тэрийг голдоо 4 багантай 14 диаметрийн 4 багантай тэр 4 баг нь байна гэдэг чинь тэр барилгын яг тэр голын 4 баг нь босоод үндсэн хийцэн босч ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тухайн үеийн яг одоо он цагаар болохоо чинь 418-аас 530 кг яг нөгөө жужааны үеийг таарсан. Тэгэхээр эдгээр чи юу вэ гэхлээр сүм хийдийн барилга гэдэг тий шүтэнэ байгууламж чинь бүр одоо өстө хүүнэг үеэс бурхны шашин үүссэн гэдэг тэр жужааны үед ингээл байгаа л эртнээс үе үед байжээ. Тэгээ тэр үе үеийн сүм дугных нь архитектурын нь онцлог нь бас гараад ирж байгаа тийм хийцийн нь онцлог гарч ирж байгаа. Барилгын материалын нь онцлог гарч ирж байгаа. Тэгээд барилгын одоо барьжсан барилгын ур ухаан тий технологи дээр арга барилж тодорхой ингээд бурхны шашны нэг түүхийг тодруулах. Цэдэн сүрэн лом таавас хэллээ. Монголын сүм хийдийн барилга байгууламж одоо их бас баригдаж эхэлсэн үе бол Юан гүрний түүхэн үетэй холбоотой тэр үед байсан. Дараагийн үе нь бол мэдээж хэрэг өндөр гэгэний одоо бурхны шашны дэлгэрсэн тэр үеэс холбоотой гэж 1930-ад оны үеийн их сүйт гэл хэлмэгдүүлэлтийн үеэр ихэнх сүм хийдүүд устсан. 90 оноос эхлээд бид нэг том сорилттой тулгарсан. Хөдөө орон нутагт байна уу, хот суурин газар байна уу, энэ сүм хийдийг сэргээх шаардлага бий болсон. Энэ ажил хэр явагдаж байна? Одоо цаг үед сэргээхэд хуучин уламжлал энэ уралхуй ухааны нарийн арга технологиг хэр ашиглаж 1000 гаруй сүм хийд байсан гэдэг тэр бүгд ингээд устдаад үгүй болоод 20 гаруй сүм
одоо үлдсэн ийм л байдалтай байсан. Энэ сүм дугны барилгач нь өөрөө ингээд соёлын өв болж үлдэхүйс ийм болохоор нэг маш сайн төлөвлөлтөй маш сайн хийх ёстой. Тэгээд дээрэс нь энэ чинь өөрөө ингээд бурхны өөрийн дотоод тэр хот мандал одоо тэр бяцлаглалын юунаас буусан тэрийг дүрсэн буулгаж байгаа учраас тэрийг ном дүрмийн дагуу хийх юм бол тухайн орон газар болон тухайн нутагт маш их ач буян ивэлтэй байдаг. Буруу зөрүү хийвэл бас их тус муутай байдаг гэж үздэг өгсчүүд. Тэгээд одоо жишээлбэл тэр Тэгшин хүрээгээ Завхан аймгийн Цэцэн улс сумын тэнд одоо Гончиг гэдэг одоо Тачаамал Дацангийн 105 нас хүрч одоо таалбарсан гисгүү байсан өгшин ингээд тэр 100 наснаас 105 хүртлээр 5 жилийн дотор 4-5 хэд босгож тэгээд тэр туйруудын өөрөө бүгд мэддэг ингээд энэ туйран дээр ийм дугуй байсан. Дотроо ийм бурхантай байсан. Би хүүхэд 5 настай хүүхэд байхад надаас ингээд тийм өндөртэй байсан бурхтууд нэгээд бүх юмаа санаж ирсэн. Бүх юм тэгээд тэр хүний зургийн дагуу тэр хүний хэлсний дагуу ингээд яг зураг гаргаад ингээд сэргээсэн л дээ. Урлагийн ухааны бүх салбарууд энд шингэдэг одоо уран зураг, уран баримл тэгээд одоо уран барилга ингээд бүх урлагийн ухааны бүхэл юм шингэжээд нэг сүм дугуй болж ингээд зогсдог учраас энэ бол соёлын өв болохоос арга байхгүй. Ер нь бол өнөө цагт хийж байгаа сум дугнуудаа ч гэсэндээ тийм хэмжээнд хийжээж хойж үед үлдэж бас ингээд өв соёл болохоос тийм юм бүтээхгүй бол зүгээр нэг энгийн байшин дээр нэг сүм дээвэр маягийн юм хийгээл яваадах юм бол энэ бол явандаа бол энэ ямар ч юм соёлын өв болохгүй. Жужааны үед сум хийдийн барилга байгууламж байсан нь археологийн шинжилгээ ухааны олдвороор нотлогдлоо. За бас өөрийн өмц шийдэлтэй, хийцтэй ийм зүйл байжээ. За дараа нь Юан гүрний үед эсвэл тэрнээс өмнөх үед тийм ээ таны дурдсан 1250-ад оны үеийн сум хийдийн барилга байгууламж. За түүний дараагаар өндөр гэгээний үеийнх барилга сум хийдийн барилга байгууламж. За бүр одоо тэрний дараагаар бол Монгол улсад бас нэг онцлогтой байсан зүүн хүрээний гэр дугнууд. Хүрээ 30 аймгийн. Энэ бүгдийг үйлчлээд харахад ямар адил төстэй талтай архитектурын шинжилгээ ухааны үүднээс ямар өвөрмөц ялгаатай байж харагдаж байна. Яг тэр Жужааны үеийн юу болвол мэдээж арай жоохон тийм эхлэл штэ тий. Тэгэхээр ингээд дандаа чулуун хантай. Тийм. Тэгээд чулуун ханаа болохоор жолоо хануудынхаа өнцгүүдийг ингээд дандаа шавраар ингээд бүхэлсэн. Суураа бас ингээд тосгоор аруудаар ингээд шавж ингээд бүхэлсэн тий. Тэгээд яг багнан нарийнхан. Тэгээд ер нь бол ингээд сүм хийдэг барьлаа. Аль ч үе сүм хийдэг барихад тэр газрыг сонгох маш чухал. Заавлын өвөр талдаа нар салхи нийцэлэл нарны дусгал тэгээд заавал гол усыг бараацсан тий одоо ууртаа голтой нууртай байхгүй бол заавал хиймэл нуур үсгээ тий одоо тэр үндэсний хэд бол тийм нэг тойром үүсгэсэн тий тэгээд ингээд тийм урдаа устай тэр чинь яг Монголын уламжил нөгөө муу мухай юм ариусдын уламжил бас явж байгаа. Тэгээд газар сонголтоосоо гадна тухайн газарт байгаа барилгын материалын олццыг хардаг байхгүй юу. Эзэнт гүрний үед одоо тэр зөгтөг сүмийг авч үсэх юм бол тэр үед чинь дэлхийн эзэнт гүрэн байсан шүү дээ. Бүх улсын урчууд тэр Хидааны урчууд, тэр Арабын урчууд бүгд ирж хийж байгаа. Тэр бүх соёлоодыг нийлүүлсэн. Тэгээ хамгийн одоо тэр ингээд тийшин судлахаар зарим яг Солонгост байдаг сүмтэй адилхан. Гэхдээ тэр үед бол 300 чи тийм өндөр юу хаанч байгаагүй. 300 чи гэдэг нь одоогийн хэмжээ 90 м. Тий. Тэгэхээр тэр мэдээ тэгэд эзэнт гүрний юм хлээ чин сүүр хүүч тэр хийц хэв маяг ингээд өөрчлөгдөд ирж байгаа. Тэр бүгд бол Монгол хүний оюун ухаанаар өөртөө зураг төсвөө хийж эскизээ гаргаж их идеяг гаргаж хийж байгаа шүү дээ. Сүүлийн үеийн тэр одоо тэр Шевченкийн 61 оны ном ингээд сүүлийн үеийнсэн дандаа тэрийг Монгол төвд хийц, хятад Монгол хийц гэсэн. Үгүй бүгд тэр Монгол хүний юунаас явсан Монгол. Уламжлалт буддийн мэдлэг ухаан доторх урлагийн ухаан. За урлагийн ухаан дотор та түрүүгөөрөө хэлсэн уран барилга, уран баримл, уран зураг тийм ээ энэ бүгд сүм хийдтэй ингээд цогцоороо байж энэ сүм хийд болно цогцоороо. Тэгэхээр энэ уламжлал ер нь хэдэн зуун жилийн турш одоо бидэрт хадгалагдаж өвлөгдөж ирсэн бэ.
Одоо яг энэ чиглэлээрээ бид нар одоо лам нар болоод орчин үеийн одоо энэ боловсон хүчнийг бэлтгэж байгаа ийм зүйл байна уу? Сүм дугны нэг хэлбэр одоо хэмжээ энэ дээврийн хэмжээ одоо тэр доогон чимэг дамнуруу энэ төрийг бол угаасаа бурхны шишний одоо тэр юунд одоо хот мандал шалиан хан гэдэг одоо ярьдаг тэр бурхтын одоо орд харшийг ингээд төчөөгөөсө бяцлаглын юмд ингээд номонд ингээд бүгдийн хэмжээтэйгээ баг тэдэн хувь их тэдэн хувь гээд бүх хэмжээтэйгээ байж байгаа. Тэрийг л одоо авч ингэж буулгал сүм дугунд барьж яасны одоо хятадын хийц төвдийн хийц Монголын хийц гэдэг ингээд тухайн орон нутгийн урчууд тухайн газар нутгийн одоо тэр сүмийг барихад мэдээж нэг лам хүн ч юм уу нэг эрдэмтэй хүн ийм байгаа гэж зааж өгч байгаа шүү дээ. Түүнээс биш одоо хүн хятадууд ингээд тэрийг зохиогоол ингээд нэг тийм хийцсэн эд биш байхгүй. Ер нь бол амьдарч байсан цаг үеийн хүмүүсийн ур чадварыг л ер нь тухайн аль ч улсын сүм хийдэл авч үлдсэн байдаг байхгүй. Тэрэн дээр шингээгээл үлдсэн одоо Европч бай, Монголч бай тэр нь ялгаа байхгүй. Тэгэхээр энийг талаасаа бол техникийн шинжилгээ ухааны бүхэл зүйл сүм хийдийн дугуйн барилга байгууламжид байна тийм ээ. Техникийн шинжилгээ ухааны бүхэл тооцоо хийдэг аргачлалч байна. Одоо бүхэл тавигдах шаардлагач байна. Тэгжиж тэр ингэж босч ярьж байна. Нөгөө талаасаа энэ бол уламжлалт бүддийн мэдлэг ухаан дотор түрүүн яриад байгаа урлагын ухааны энэ зүйл нарийн юмнууд байна. Тэгэхээр орчин үеийн шинжилгээ ухааны үүднээс судлаад за энэ нь уламжлалт урлагын ухааны нарийн юмнууд энэ байна. Орчин үеийн шинжилгээ ухаан ялангуяа архитектурын шинжилгээ ухааны үүднээс харах юм бол энэ нь ингэж хоорондоо уялдж байна гэдэг нарийн судалгааны үр дүн байдгүй. Монголын сүм хийдийн барилгын онцлогийг ярил л да. За онцлог нь юу вэ гэхээр төлөвлөлтийн хувьд нэг ийм эзэлхэн бүхэл орон зайг төлөвлөдөг байхгүй юу? Жандараас гэж жишээ авч үзье. Жандарасын дугуйн. Жандарасын дугуйн. За жандарасын голын хоёр баг нь бол ерөөсөө манай энэ гол онцлог одоо сүм эзэлхэн энэ орон зай бол бүхэл бүтэн нэг цул орон зайг үүсгэж төлөвлөдөг. Голын дөрвөн баг нь 23 м. Ерөөсөө залгаагүй нэг юугаар хийсэн. За бурхан маань өөрөө 25.6 дээдлийн нөгөө нэг балкон юм цонх байгаа шүү дээ. Тэрийг онгойлоход бол яг дитмийн нөгөө энэ дээр Бадмаргны гэрэлтэй нэг харагддаг. Тэгээ майдрын дугуйн ч гэсэн тэр гэрээ хаалгыг онгойлоход майдрын дугуйны дитм харагддаг гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол инженерийн тооцоо шүү дээ тий. Энэ одоо дөрвөн баган хэдийн даацтай байх уу тэр хоорондох зай 11 м-ийн дамнууруудаар ингээд зангидаад тэр ганц залгаагүй ингээд гаднаас нь хахад 3 давхар 4 давхар байсан шиг орохоор нэг бүхэл бүтэн орон зай. Тэр углуургууд яагаад одоо энэ чинь одоо ингээд манай Чожин ламын сүм энэ чинь одоо ингээд юунууд ингээд тооцоо хийчихэл одоо газар хөдлөлт эсвэргүй энэ тэр гаргаад байгаа байхгүй юу. Гэтэл энэ чинь маань өөрөө тэр углуурга зангиллаа гэж маш нарийн юм байна. Тэр бүгд ингээд тогтсон юм чинь ямар ч газар хөдлөлтөд тэр уян холбоож ингээд пар гэдэг ингээд одоо тоосон мосон барилга шиг унчихгүй тий. Тэр одоо нэг онцлог чинь тэр углуурга нь байна. Углуурга зангилаанууд байна. Тэр нүүдэлчин монголчуудын хоц суурны үндэс нь өөрөө сүм хийд, орон хийд хүрээ байжээ. Тий. Яг хот айлаас ахуулаад тэгээд Чингисийн хүрээ, одоо Чингисийн өөрхийн шар орд хүрээ, тэгээд цаашаа ингээд сүм хүйдүүдийн хүрээ, одоо зүүн хүрээ гандан хойч нь тусдаа боловч нэг захиргаатай, тий, нэг захиргаатай нэг юу эсэн шүү дээ, тий. Тэгэхээр эн чинь бол яг тэр одоо яг тэгээд тэр хүрээ төлөвлөлтийг 1954 онд Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөө хийхэд яг тэр хүрээ төлөвлөлтөөр хийсэн. Яг засгийн газрын ордноос урагшаа Чожил ламын сүмэл тэглэн тэгэл цэнгэлдэх ингээл богд өөртөл нээлттэй. Тэгээ яг тэгэл ордно. Тэгээд яг хуу 2020 онд шинжилгээд тэргээрэлсэн. Тэгээ сүүлийн үед нөө зах зээл жилээр 90 оноос хойш бол нөө төлөвлөсөн ерөнхий төлөвлөгөөний энд тийм юм барина гэдгийг чинь ингээд ерөнхий төлөв тусгацсан ба шүү дээ. Тэрний дагуу барилгүй тэрэнд нь өөр газар өгөөд ингээд замбрааг болцсон болохоос биш нөгөө яг л хүрээ төлөвлөлт зарчим яг л тийм л хот байсан л. Тэгэхээр уламжлалаараа эртний одоо лам хуургууд, уран улсууд сүм хийдийг барихтаа за нэгдүгээр тэр бүх нарийн инженерийн тооцоололтоо судар номыг харж ижээ. За хоёрдугаарт нь мэдээж хэрэг тэрийг бас нарийн дамжиж ирсэн уламжлалт арга технологи байсан байгаа. Тухайн газрын онцлогтой байсан байгаа. За гуравдугаарт энд бас нэг нарийн зүйл ажиглагдаж бид нар хэлэх дурдах ёстой нэг зүйл бол энэ маш нарийн мэдрэмж,
ялангуяа бясалгалын үед энийг тооцож бясалгах тийм ээ. Энэ нь одоо үед бас уламжлагдаж ирж чадсан уу? Энэ одоо бол мэдээж одоо эрдэмтэй лам нар их төрж ийн Монголд одоо энэ төвдийн том татсан хийдүүдэд хамгийн өндөр цол хамгаалж байгаа лам нар нэлээх ба шүү дээ. Эдгээр бүгд судалж мэдлсэн байгаа гэж бодож байна би тэр. Тэр бол сүм хийдэд ингээ ороод харахад тэр одоо бид нар ингээ харахад одоо өн дам нуруу ингээл нэг ийм юмуд л харагдаад байгаа шүү дээ. Зүгээр ингийн хүмүүс харахад нэг модон хийслүүд энэ болгон өөрийн биеийг ингээд одоо хоосон чанарыг бясалгахад маш их тустай одоо тэр нурууд одоо өөрийн биеийн дээр ер нь бол бурхан шинж айл болох нь бүх юм дотор байна л гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо тэр нуруунууд чинь хавирган гэсэг тэр өннүүд нуруу болохоор тэр гол нуруу судсан гэсэг гэж ингэж бясалгах бас бяцлууд байна. Тэр ер нь тэр маягаар л хоосон чанар бясалгахын тухайд л ер нь сүм хийд тэр юунуудыг ер нь бүтээсэн байдаг байхгүй ер нь. Одоо сүм дугуйны нуруун дээр одоо ингээд дам нуруу гэж байдаг шүү дээ их хүндэтгэлтэй хамгийн хүндэтгэлтэй гэдэг. Одоо тэр манай гончгой тэр сүм дугуйнаа бариулж яхад тэр дам нуруу тавихад заавал хийлээрээ дам нуруу тавихад өөрөө чадвал очдог чадахгүй бол ингээд тэр өдрийг бүр ингээд дам нуруу тавих өдөр гэж бүр ингээд өөрөө үзэж хараад тэгээ тэрийг ингээд дам нуруу тавихад торгоор бүтээгээд тэгээ тэр дам нуруу тавьсан хүнд дээлийн торго өгдөг их хүндэтгэлтэй байдаг. Тэр дам нурууны хоёр талд ингээ одоо зарим хүмүүс лууч гэдэг тэр бол чүсрэн гэдэг одоо матар юутай зуусан тийм хоёр сүмгийд болгонд байгаа. Тэр бол яагаад тэгэхээр бэлдэгдэл нь болохоор одоо чүсрэн гэдэг амтнаа чинь ингээ амтан зуугаад тавьдгүй ингээ ерөөсөө хизээч тавьдгүй. Тэгээ тэрийг их нэгүүлсэнгүү сэтгэлээр амтныг нэгд барих юм бол бурхан болтол нь би тавихгүй гэсэн бэлтгэл болгож дээр үеийн сүмгийдүүд бол тэр хээ чимиг одоо оюун билгой мэдэн тэр манжлага энэ тэр бүгд бүрэн бүтэн байдаг хгүй ямар жижигч бай томч бай тэр юунуудаа бүгдийн чимэгдүүд хийцэн байдаг. Одоо орчин цагт яг зарим нь мэдхгүйгээс ч юм уу эсвэл бол тэр энэ бас боломжгүйс юм уу зарим сүмгийдүүд тэр юм дутуу ингээд байж идэг л дээ. Тэр тэгээд яг мэргэжлийн хүний үүднээс харахад жоохон эвгүй л харагддаг юм. Нэг л дутуу сүм байна даа л гэсэн нэг тийм бодол. Тэгэхээр тэр бэлгэлдлүүдийг бол маш нарийн яг тэр ёс жаягаар нь хийж яхах нь зөв юм болов гэж боддог юм. Тэр маш чухал. Энэ олж авсан мэдлэг, мэдээлэл. За энэ бүх нарийн зүйлсийг дараагийн үеийн мэргэжилтнүүдэд хэрхэн хөвлүүлж байна. Энэ тал дээр манай шинжилгээ ухааны технологийн их сургууль дээр хөтөлбөр хичээл ордог ийм одоо хөтөлбөр юм уу ийм байна уу за энэ чиглэлээр бүр эрдмийн зэрэг цол хамгаалж байгаа дараа үеийн залуу үеийн эрдэмтэн судлаачид ер нь хэр төрж байна. Яг сэргийн засварлахын архитектур маш цөөхөн шүү дээ. Анха одоо төгсгөн туршилж сэргийн газар гэж байгуулагдаад ажиллаж байсан архитектуруудаас нэг ганц 2 3 бол архитектур үлдсэн тийм. Одоо тэг чинь бүр хөгшөрсөн байгаа шүү дээ. Өндөр настай болсон байна. Тэгээд би бол нэг хэсэг нэг 7 жил барилга архитектурын сургуулийн магиструудад дурсгалт барилгыг сэргээн засварлахын арга зүй гэсэн хичээлийг нэг 7 жил орсон. Тэгээд одоо нөгөө архитектуруудын нэг мэрэгсэн зэрэгээ авах гээд нөгөө мэрэгсэн архитектор зөвлөх архитектор гэсэн тамга тэмдэг аавна тэгээд хугацаанд дурхаас сунгуулна. Тэр хичээлд бол бас дурсгалт барилгыг сэргээнлэх арга зүй тийм одоо тэр хот төлөлтөө яах нь тэр хамгаалах асуудлаар хичээл заадаг л да. Энэ манай сэргэнлэх ажилчин хэцүү шүү сүм дууныг. За бидний үед одоо ингэж би ч яг амар байсалтан дээр горлож 14 жил ажилласан. Тэгэл Эрдэнэзүү сангийн талаа хэд гээд өрсөл бүхэл хачин ламын сүм ажиллаагүй юу байхгүй л да бүгдээр ингээл явж байгаа. Дараа нэг нь хариуцаа зургийг хийдэг. Тэгэхээр одоо бол арай амар тэр үед чинь ингээл бүх юм гараараа хийжлээ шүү дээ тийм. Тэгэл тэр нурж унтсан тэр сангас тийм шавны бас сангаж авраал бүцэл хэмжээл ингээд одоо бол харьцангуй тэгэл дороо морон тэскай одоо тийм зүгээр одоо шууд ингээд яадаг тийм чадад литр шууд их шусаад татна бид нэр шаланг тавсыгээл ингээд яадаг бол оцсон. Тэгээд дээрэс нь манай ажилчин ингээд 100 ингэж хэмжээ судалгаа хийчээд өвлөн зураг боловсруулад гавраас нэглээ засч эхэлдэг тий. Одоо ч гэсэн яг л тэр тэгт нөгөө тэр засах ажлыг чинь ерөөсө жил бараг л нэг л сүм дугуйн засаал өнгөрж байгаа байхгүй юу. Тэгэхээр чин тэр хүмүүст одоо
нэг л зургийг зураал тий. Нөгөө дэгжсэн дор ингээл энэ өндөр эшин копиас хурдан зураал. Барилгаж хурдан байж ярьж байгаа. Тэгээ эний чинь яг бид нар чинь бас тусгай зөвшөөрлөгөө яг сэргээн засварлах хуулийн соёлын хамгаалах хуулийн дагуу сэргээн зах зөвшөөрөл авсан хүн зураг хийн сэргээн зах зөвшөөрөл авсан компани сасан тийм. Тэгээ бид нар чинь энийг сэргээн засварлах гэдэг нэг өөр, сэргээн босгох гэдэг нэг өөр. За түрүүхийн сэдвсрийн ярьжсэн тэр одоо яг ном дөрмээр нь хуучин лам нараас нь яаж байгаад ингээд яг одоо нэг төрсөн хэдийн харилцааны үйл 93 онд гараад зах зээл шилжүүлээд тэгээд нэг баахан юунууд бослоо шүү дээ тий. Ингээд энэ тэмдгэл жалгын хийдүүдэд босгоход бол яг тэр хуучин лам нарын заяг маягаар тэгтээ тэр амнаар нь ахаа сэргэн босгож байгаа байхгүй тэр чинь тийм ээ. А бидний сэргэн засварлах гэдэг нь болохоор яг археологийн болон одоо их сурвалжийн баримт нотлогоогоор яг ийм байсан юм а гэдэг нь батлагдсан юун дээр яг анхныхын төрхөөр сэргэн босдог одоо чинь Эрдэнэ зүг амар эсгэлэн тэр Бревэнтэй богч цааж ингэ бүгд л нөгөө яг сэргэн засварлах ажил хийж байгаа. Тэгэхээр энэ сэргэнлэх ажил чинь маш олон мэргэжлийн хүмүүс орж нэг баг болж ажилладаг байхгүй юу. Зөвхөн орчин үеийн барилга бол нэг архитектор зураг хийлээ хариуцаа даавтар хийн тэгээд бариуллаа. Сэргэнлэх ажилд чинь урлаг судлаач тэр урчууд тэр баримл хийдэг, тэр сэлбэр хийдэг, тэр гоё өнгө будгаа тавьж байгаа бүх урчууд орно. Тэгээ дээрээс нь энэ чинь археологч нар орно. Бид нэр оор орчинд нь өөр ямар дугуйн барилга байж уу гэж байна тий. Тэгээд инженер ингээл конструктор. Тэгээд тэр архитектор нь өөрөө тэр олон хүмүүсийг яг менежер баг удирдах ажлыг хийж байгаа байхгүй нэг гол архитектор маань. Тэгэхээр түрүүний хэлсэн манай нэг сүм хийдийн барилгын нэг онцлогч нь тэр түрүүний нэг зангилаа хилээд өнгөрчлөө, төлөвлөлтийг хилээд өнгөрчлөө. Өнгө будаг чимэглэл гэж маш гоё юм байдаг. Нарийн байдаг байхгүй. Тэр өнгө будаг чинь бүр тэгээд дараа нь түрүүний хин материалын нэг галт урд нь лээ. Дандаа нөгөө эрдэс будгаар одоо Эрдэнэ зүг тий амар эсгэлэнтийг 98 онд Польшийн лаборатори шинжилсэн, дараа нь 10 онд Японы лаборатори шинжилсэн. Бүр анхных нь дүүжин таацнаас нэг иймхэн 3 мм ерөөсөн нэг сайн чүрхгүй дээж аваа шинжилэх чинь дандаа эрдэс чулуун будгаар хийсэн. Тэгэхээр яг тэр л материалаар нь хийх ёстой тий. Тэгэхгүй химийн гаралтай одоо тэгэл улаан ягаан болчтой ингээл нэг жил болоод ганцчдаг тийм юмар хийж болохгүй. Яг л одоо уламжлалт технологиор нь уламжлалт материалаар нь тэр өнгө будаг тэр одоо энэ юмны одоо ялангуяа манай чойжин ламын сүм бол тэр тоосгон дээр сийлсэн сийлбэр маш их гэжтэй. Тэ ханманд нь тэгээ тэр ингээд бүх одоо тэр түрүү хийсэн тэр барилаф тий товоолгож хийсэн өндөргийн нөгөө 16 найд өндөргийн сүмд чинь тэр бүгдээ чинь тэр урлагийн хүмүүс тэр сэргэн засвар тэргээр мэрэгсэн урлаач нар л тхийг бэлтгэх барилгын нэг хүн өөр барин тий. Тэгээд дотор хурлын бүх чимэглэл тэр бүгд бэлэгдэлтэй бүгд учиртай тэр дээр тавьсан нэг үсэг нэг зураас бүгд л бэлэгдэл учиртай түрүүний тэр хилээд байгаа матар гэдэг чинь бол нөгөө диагонал яг сэрвэл гэж байгаа диагонал энэ өнцгийн 4 лууны үзүүлэлт нь тэр матар манайхан мэдгүй луул гэдэг байгаа. Тий ингээд андашгүй матар нь ингээд үзүүн ингээд хийтэй ингээд хошуу нэрэгцэн байгаа. Луу нь болохоор шал өөр шүү дээ. Амаа ангаас юутай. Дамнуурч айгүй олон янз байгаа. Дагуу дамнуруу хөндлөн дамнуруу гэж энэ чинь дээш нь тулханд ингээд дамнуурууд бүх багнууд ч холбосон. Яг ноён нурууг тавихад яг тэр ёслол хийж гол юма хийдэг. Эрдэнэ зүгийн гол сүмийн ноён нуруунд дээр чинь яг 1586-ад тийм 8 хүн босгон мосуу гэсэн хятад Монгол бичээстэй тэр нь бүр тэр гэхдээ яг ноён нурууныхаа дээр сүүл нас нь давхар ийм нурууг жагаад дээр нь бичсэн билээ. Бичсэн тийм. Тэгэхээр ноён нурууг босгоход заавал тэр ном уншиж ёслол мослол хийдэг. Тэгдэг. Хамгийн одоо сүүлчийн гол дээд ноён нуруу байна шүү дээ. Сэдвсрэл ламын хувьд 90 оноос хойш та нэг нийтдээ нэг 20 гаруй сүм хийдийг сэргээж шинээр барьсан нэг ийм тооцоо байна. Тэдгээр дотроос бол би өөрөө очиж үзсэн их гайхалтай сайхан болсон зүйл бол Архангай аймгийн Чулууд сүмд баригдсан хийд. За Монгол улсад одоо 330 гаруй сүм байхад ер нь тэрнтэй дүүцхүйц чанарын хувьд за дээрэс нь техник инженерингийн шаардлагын хувьд за мөн уламжлалаа хадгалж үлдсэн энэ уламжлалт арга технологиг хадгалж үлдсэн юм сүм хийдүүд хэр баригдаж байна. Одоо ямар төвшөндөө байгаа вэ ер нь. За Арангай Чулуудын хийд бол яг 90 оноос хойш хийдүүдээс маш миний хувьд бол их сайхан болсон гэж боддог. Мөнх цэцэг гээд үглийзний буйнаар бүтсэн хийд тэр
Тэгээд тэр хийдийн ерөнхий мэдээж одоо альва юмыг хүн нэг юмнаас санаа авч ээж нэг юмнаас л яхаас шууд зохиочдөг бас тийм мундаг оюунлаг хүмүүс бас байдаг л бах. Гэхдээ тэр нь бол бид нар бий л биш. Яг хөө тэр яагаад тэгэхээр тэр ажаарн бүчи гүнбэн хийдийн тэнд нэг одоо халах гарааны энэ нэг анзаарах юм бол жижигхэн нэг тийм юу барьсан байдаг байхгүй юу. Ажаарн бүчи өөрийн зургаар нь бүтээсэн. Тэгээд ажаарн бүчи өөрөө уг Бээжингийн сургуульд архитектурын анги төгссөн. Тэгээд архитектор ч юм шүү дээ одоо. Тэгээд тэр хийдийн ерөнхий тэр хэлбэр донж их гоё жижигхэн мөртлөө. Тэгээд тэр жижиг том нам аахгүй хийд орон чинь ерөнхий загвар хийд донжин л таардсан тийм байвал хаанаас ч ясан гоё харагдан тэр ингээд доороос харна дээрээс горооны замаас харна хажуудлаас нь ч харж ирсэн. Тэгээ ерөнхийдөө би нэг тэр хийдийн руу хүүлжил тэр чулуутын хийдийн юг зураг мөргөнд бодож гаргаж хийсэн бүтээсэн юугаа. Одоо хийдийн онцлог нь бол яг хөө одоо ингээд нөгөө манай монголчин ингээд ширүүн уур амьсгалтай тэнд ингээд гадна ингээд жимгүүт ингээд сэлбэр мэлбэр болохоор хагардаг хатдаг нөгөө хуураа уур амьсгалтай учраас тэгээ тэднийг бол дандаа металлаар цутгаа хийцээ. Тэр өнгө удаг тэр юунууд нь мэдээ тэр хийдийн өөрөө шавашраад гэгэний тэр хийд чинь өөрөө хаждын юутай тийм өстой тийм газар дэмчиг хаждын юутай тэгээ тэрний дагуу хээ гадна хээ дотор хээ энэ тус тусдаа өөр болд ер нь хийд орон болгон тийм л байдаг. Тэгээ тэрний тэр тухайн орон нутагт ямар хийд байсан ямар студенттэй байсныг ер нь уялдуулж бүтээвэл зүгээр байдаг юм болов гэж боддгийн. Тэгээд тэрний хаждын юугаа дэмжгийн ёсны юугаар л ерөнхийд нь тэр хийдийн чимэг мэмэг өнгө будаг одоо тэр доогон моогонд бүгдийн л ерөнхийд тиймэрхүү төхүүлжил хийж бүтээсэн. Тэр бол гэхдээ яг бас сайхан хийд болсон тэр өглөгийн эзний үеийнээр сайхан хийд бүтсэн. Материалын чанарыг одоо ямар стандартаар тавьж тэрийг ийм материалаар одоо хийвэл ядаж одоо тэдэн 10 жил тэдэн 100 жилч болно гэдэг юм уу. Одоо энэ цаг үед бол материалын чанарын асуудал хэл чухал тавигдах байх та. Тэрийг одоо ямар шалгуураар ямар стандартаар тэрийг шалгаж авч үзчихье. Одоо ер нь бол материалыг бол мэдээж одоо чулуу төмөр одоо юу л мод энэ гуравчин ер нь дэлхийд одоохондоо шалгарсан материал шүү дээ ер нь барилгын материалдаа бол сүм дугунд бол бүр их ордог тийм юутай. Аль болохоор тийм хиймэл биш, тийм нийлэг биш, тиймэрхүү юмнууд байх хэрэгтэй. Дээрээс нь одоо яг зарим юмнууд бол ингээ бэлэн ингээд одоо урд хятад одоо хийхгүй юм алга л да. Бэлэн ингээ хийцсэн хийцлүүдийг авчирч ухсраад сүм дугуунаас барьж байгаа юмнууд байна. Гэхдээ яг тэр үд мэдээж нөгөө яг тэр дугундаа таарсан тохироогүй зарим нь зайгийн холдуулсан ойртуулснаас ухсралтаасаа бас болж байгаа бохот ер нь жоохон эмзэглэмээр тийм сүм хийдүүд бас баригдчих байлээ. Тэгээд яг тэр бол тухайн хүмүүсийн асуудал болохоос. Гэхдээ ер нь бол аль болохоор сүм хийдийг бол хойш үедээ үлдэх урлагийн бүтээл болох талаас нь л хандуулах зүгээр нэг талдаа нөгөө талдаа бол мэдээж тэр ном жаягийн дагуу бүтээвэл тэр ямар ч юм бас нэг би түрүүн хэлжсэн тухайн бүтээсэн газар бүтээлгсэн хүн бүтээсэн орон нутагт их авшиг тустай ашлалтай бас тэр нь он цагийн хувьд ч гэсэндээ удаан оршдог гэж ярьдаг юм лээ. Олон улсын нэг сэргийлэх зарчим гэж үүдэг байхгүй. Тэгээ аль болохоор нөгөө уламжилт материалаа, уламжилт технологи хэрэглэх ёстой. Гэхдээ мэдээж далд газар шинэ материал хэрэглэж болно. Тухайн үеийнхээ шинжилгээний технологийн олддог тусгана гэдгээд заасан байдаг. Тэгэхээр манай юу чинь бол уламжилт нэг ихлээр бүр 2-3 жил ингээд усан сойсон бүр сайн хатаасан модоор усанд сой дарахыг нь арилцаад сүүдэр газраас хүндий хатаасан мод. Манай гол барилгын үндсэн каркас ч мод байгаа шүү дээ, тийм модон үндсэн каркас учраас модыг бол маш сайн хатаасан модоор хийх хэрэгтэй. Дээр үед одоо хамгийн сүүлд 2005 онд гол зүг сэргийн засаглалтад бол архан гай цэнгэрээс модуудыг авчаад арх хар хорны даланд
сойж хатаасан давирхаас алгасан байхгүй. Тэгэхээр одоо бол тэгээд нөгөө том танк манкин тэгээд хурдан 7-10 хоногийн дотор хатаж матдаг аргуудаа учраас маш сайн хатаасан мод байх хэрэгтэй тий. За тэгээд будгийн одоо бид нэр модон дээр бол ядгаа янгуул модон гарахаас гол өнгө будгаа тавьж байгаа модон дээр болохоор будгийн дэвсгэр гэж байгаа. Бид нэр яг хөө тэр байтуу гэж хатдаг уламжлаараа байтуу гэл нөгөө хятадын зарим нөгөө уран барилгын өгнөт шууд ороод ирсэн тий. Тэр байтуу ямпэ доогон тэр чинь хятадын уран барилгын юмнууд стайлистнээсээ яс. Тэгээд будгийн дэвсгэрэлтэй хүрүүнд тэр будгийн дэвсгэрийг бол яг одоо уламжлалт аргаараа тэр бэлтгэн бол нөгөө дээр нь хийж байгаа будаг маань сайн тогтно. Тэгээд тэр дээр нь хийж байгаа будаг нь заавал эдэс юутай будагтай тий. Тэгээд ер нь бол яг тэр аль болохоор уламжлалт технологиороо тэгээд аль болохоор яг одоо натурал эрдэс будаг тийм юмыг л хэрэгжилж ижил тэхээс биш одоо өнөөдөр хүртэл одоо 1500 1600 700 барьсан юмыг бид нөгөө хинэлдэ хойч үлдээхийн тулд чанартай юмар л засч яаж яаж шинэ барьж байгаа барилгууд бол шинэ одоо сүм дуган болвол мэдээж бас яг тэр чанартай будгаараа өнөөдрийнхөө сүм одоо өнөөдрийн хүний хийсэн тэр зураг төсвөр өнөөдрөө хийж байгаа. Тэгээ энэ маань ер нь архитектурын өв гэдэг чинь хэдэн жил болж архитектурын өв болд юм бэ гэвэл олон улсын одоо Аз номхон далайн архитектурын холбоо гэж яддаг зөвлөл тэнцэнээс гаргасан зөвлөмжөөр баригдаа 50 жил болсон. Урлаг бүрэн сайхны хувьд үн цэнтэй гэж бас 50 жил болсон бүхэн биш. Тэгэхээр чин одоо Сэдэв сүрэнгуйн барьж байгаа одоо энэ сүм дугнууд чинь 50 жилийн дараа энэ 19-р 100 20-р зууны чинь төлөөлсөн өв болоо тойч үед минь үлдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг тэр заяг тий яг тэр заяг номоор нь тэгээд яг одооныхоо гоё урлал бүх материал гоё ингээд урлаад хийсэн юм чинь биднэрт одоо нөгөө үлдсэн 19-р зуунад үед барьсан сүүлийн үеэр барьсан сүмүүд чинь өдөө өв гэж одоо адилхан одоо 21-20-р зуунд 50 жил болоод тэр чинь өв болох байхгүй юу. Чанартайсаа хийчихвэл буддизм ба шинжлэх ухаан цуврал нэвтрүүлгийн энэ дугаараар бид нар уламжилт буддийн мэдлэг ухаан дотроо урлагын ухаан нөгөө талаас орчин үеийн техникийн шинжлэх ухаан дотроо архитектурын ухааны талаар харилцсан ярилцлаа. Ялангуяа бид нар Монголын Бурхны шашны сүм хийдийн барилга байгууламж үүний архитектурын онцлог эдгээр нарийн зүйлийг ярилцлаа. Энэ удаагийн нэвтрүүлэгт бид нар Монголын Бурхны шашны төв гандан дэгшлийн хийдийн Дашчоомбол Датсангийн гивш манай Сэдэв Сүрэнлам Монгол улсын зөвлөх архитектор доктор Оюн Бэлэг нарыг оролцууллаа. Та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзцгаая. Нэвтрүүлгийн хамтрагч Өв соёлын голомт төсөл